За энэ 5 сард хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх энэ хуулийн төслүүдийг бас танилцуулж байна. Тэгэхээр энд сүүлийн үед нэг ойлгомжгүй асуудлууд байгаа юм. Энэ хууль тогтоомжийн тухай хуулиар ямар хуулиудыг засгийн газрын өргөн барих уу, ямар хуулиудыг их хурл өргөн барих уу гэдэг ийм бид ярьж анхудаа ярьж исэн. Анхны чуулган нэгдэхэд гэтэл өнөөдөр энэ эрүүгийн хууль, энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрх тухай хууль, энэ зөрчлийн хууль зэрэг энэ хуулиудаар засгийн газар их хурлын гишүүдийн өргөн барьсан энэ хуулиудаар тодорхой юм зарчмын зөрүүтэй асуудлууд гараад байгаа. Тэгээд энэ асуудал дээр цаашд ямар бодлого баримтлах юм бэ? Энэ ч одоо эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрх тухай хуулийг засгийн газрын өргөн барьж барина л гэсэн тэр хууль тогтоомжийн тухай хуулиар шиг концепц байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр нэг эрүүгийн хууль одоо манай инх хоёр гишүүн нарын хүмүүс өргөн барьсан. Тэгтэл одоо засгийн газар бас энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрүүгийн хуулийн тухай бас ийм хууль өргөн барина гэсэн ийм мэдээлэл байж идэг. Тэгээ энэ асуудлаа нэг мөр болгож орж ирмээр байна. Нэгэнт хууль тогтоомжийн хууль гэж байгаа бол энэ асуудлыг тэр хууль тогтоомжийн тухай хуулийнхаа хүрээнд энэ өргөн барихаас эхлүүлээд энэ улсын хурлын тамгын газар хууль зүйн байнгын хороо энэ дээр бол тодорхой энэ бодлого мэдээллийг их хурлын гишүүдэд өгж цаашдаа энэ асуудлаа нэг мөр болгох асуудал хамгийн шаардлагатай байгаа шүү гэдэг ийм нэг санал хэлье. Энд бас тодорхой бас хууль зүйн байнгын хорооны дарга байр суурь илэрхийлбэл их зүгээр байна гэсэн ийм бодолтой байна.